Тэгэхээр нэг жоохон тэгш бус зүйлийн талаар ярих гэж байна. Тэр юу вэ гэхээр автоклик гэж юу вэ? Автоклик нь өөрөө одоо бидний keyboard, mouse-аар iPad, таблетэн дээр тоглодог холбогч төхөөрөмжний нэмэлт тохиргоо юм аа. Recoil баригчтайгаа уялдаатай ажилладаг. Recoil баригч ашигладаг бол энэхүү тохиргоог асааж болно. Хэрвээ recoil баригч ашигладаггүй тоглодог бол яг ердийн нөрөө бууднаа. Автоклик гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр одоо энэ S12-оор маус нэгээ дараастаа байхад сингл буунууд болон шотгонуудаар шүршхийг хэлж байгаа. Нийс бууддаг дээр одоо тийм тохиргоотойгоор шүрших тохиргоог үргэлжлсэн буудалтыг хийх тохиргоог хэлж байгаа. Тэгэхээр энэ тохиргоог одоо надаас холбогч авсан хүмүүс бол бүгдэнд нь хийж өгдөг. Recoil баригч ашиглая гэж одоо анханасаа авч байгаа хүмүүст бол хийж өгдөг, сонголтоор байдаг гэсэн. Зарим мэдгүй хүмүүст нь бас хаана яаж тохируулдгийг зааварчлага өгч гэж бодлоо. Бидний хувьд эхлээд энэ бол iPad-н дээр хийж байгаа тохиргоо шүү. Таблетных чүжүүд өөр байгаа. Гэхдээ ер нь бол функцийг дэвжлэн үсгээ гаргаад маус нэг буюу бууддаг даралт руугаа хоёр дарж ороод энэ угсраа 5-ын голынхыг нь сонгоод доотлынхыг нь зөвдлөнө. Энэ доор байгаа 10 гэсэн нь болохоор даралтын хурд бага байх тусмаа хурдан шүршин, их байх тусмаа удаан шүршин. Тэгээд энэ нэг арталт нь байгаа цагаан дээр дарахаар бууны жагсаалт орж ирж байдаг. Эндээс бид нар ямар буугаар шүрших вэ гэдгээ ингээд одоо энэ зөвлөсөн байгаа шиг ард нь сонгоо явуулна гэсэн. Саяны S12 одоо DPS S12 гэдэгтээ M16 single болон burst модтой буунуудаа голдуу зөвлөсөн байдаг. Тэрнээс гадна юугаар абаканаар single мод дээр нь тавьж байгаа шүршээд байна. Тэрийг бас мэрсэр хүмүүс асуугаад байгаа. Тэгэхээр бидний хувьд абаканаар шүршүүлэхийн тулд ердөөсөө буугаа сонгоод даана гэд хадгалаад л болчихж байгаа. Үндсэн дэлгэц рүүгээ гараад абакана авъя. Өөрөө авто горим дээр байна. Одоо single рүү шилжсэн байна. Хамгийн гол зүйл нь нөгөө буугаа хянах дээрээ таних ёстой. Таньжээж энэ өөрөө шүршилт орж ирдэг. Одоо single дээр нь тавьсан дөрөвний шүршиг тохиргоон доторсоо буугаа сонгосон. Бараг P шиг дуурайд энэ супер. Тэгэхээр яг энэ single-ийг ер нь асаахаар давуу тал нь юу юм гэхээр ямар ч бууг single дээр нь тавиад буудахаар recoil нь илт багасдаг. Угаасаа програм нь бавжны өгөгдөл дээр тийм байдаг. Нэгсэн доо муу арга ашиглах юм уу? Асуул тал нь энийг та байнга ашиглаж болохгүй. Хэдий яг нэмэлт зарим буунууд бол мини зэний одоо нэмэлт хоног аваад өөр дээрээ шүршдэг горимтой байдаг. Утсан дээр ч гэсэн бид нар үсэх юм бол нэмэлт лазер гуйх ашиглаад шүршдэг тохирох байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг recoil баригчаас нэг тийм амар ач холбогдол өгөө шаардлагагүй гэж бодож байна. Миний бодож байгаагаар энийг хэд их ашиглах авчмаа өөрөө дэлгэсэн дээр ямар даралт өгж байгааг тэгэхээр зүгээр нэг ийм арга байдаг гэдгийг нь л тайлбарлаж байгааг анхаараарай. Хоёрдугаарт бас нэг тохиргоог хэлж өгье гэж бодож байсан. Тэр юу вэ гэхээр PUBG-наас гараад лобби руу буцахаар шууд хаб цэс рүү орж төхөөрөмж маань нэлээд ачаалал авдаг. Тэгэхээр энийг хэвэн болгохын тулд бидний зүгээс голынхоо дээр лобби руу дараад баруун доор settings гэж ороод баруун доотлолд privacy and social гэх дотроос social буюу хоёр дахьыг нь сонгоод default home page гэж байгаа зэсийг lobby болгоход хангалттай. Тэгэхээр энэхүү бичлэгээр миний зүгээс өөрийн хэмжээнд мэддэг зүйлээ бусдад хуваалцахыг зорьсон ба PUBG Mobile болон холбогч төхөөрөмжтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал альсвал тэрний талаар бичлэг хийлгэмээр байна гэх хүсэлтийг доорх комент хэсэгт бичиж үлдээнэ. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.